Everyone has different thoughts. За хүн болгон өөр бодолтой байдаг. And the thoughts depend on sattva, rajasa, tamas in the. За тэгэхээр таны бодол нь таны биед байгаа тамаас, ражаас, сатвагаас хамаардаг. Body. If there is sattva, there is more sattvic thoughts come. За тэгэхээр сатва хэрвээ байх юм бол танд бол сатвик бодлууд илүү давмгаалдаг. Tamas is more, then predominant, then tamasic thought will come. Тэгэхээр тамас хэрвээ давмгаалах юм бол тамсик бодол төрнө. And you feed someone very hot, spicy stuff, rajasic thought will come. Тэгэхээр та хэн нэгэнд халуун буюу халуун ногоотой хоол өгөх юм бол ражасик бодлууд төрнө. Your food definitely influences your thought process. Тэгэхээр хоол хүнс бол таны бодолтой нь нөлөөлдөг юм аа гэж. Your gut influences thought process. And places also influence thought. Тэгэхээр энэ тухайн газар, орон, байр ядгүй гэхээр танд бас юм таны бодолд бас нөлөөлдөг. Through food you control. That's why there is a proverb, Jaisa an vaisa man. As is the food, so is your mind. Тэгэхээр ийм зүүр үг гэдэг гинэ эртний. За тэр нь болохоор саяны санскритээр 3 үг гараад ирсэн. За тэгэхээр та тэр нь болохоор яг юу гэсэн үг юм гэсэн чинь. За та яг юу идэж чинь таны сэтгэл тийм байна гэж. It's an old proverb. But the more you grow in consciousness, the impact of food is less. Тэгэхээр та ухамсартай хэдий хэрийг хөгжиж байна. За тэр хэрээрээ яадгүй хэрэг энэ хоолны идж байгаа хоолны чинь танд нөлөөлөл нь доогуур сул байдаг гэж. It's there, it is much less. Тэгэхээр үнэхээр юм юу байдаг, баг байдаг гэж. Fan is running and then a string goes and gets stuck in the fan. Then За ингээд сенс эргэж байгаа тий. Тэгэнгүүт тэр эргэж байгаа сенсэнд нь утас гацчдсан байл да. Утас очичлоо гэж бодъё гэж. За the string also runs with the fan. За утас чинь яадгүй хөр сенстэйг хамт эргэлдээд байдаг. And is what I'm saying? Yes. Миний ярьж байгааг ойлгож байна уу гэж хамт эргээд байна. Утас чинь сенстэйг хамт эргээд. Fan is running. Сенс бол эргээл байгаа. But when the string is stuck into it, the string also goes round. Тэгээ утас очсон байгаа ч тэгэнгүүт утас чинь хамт сенстэйг хамт эргээд. Like that. Яг энэ шиг. When you identify the thought, then it starts remaining in you. Тэгэхээр та өөрийгөө яг бодолтойгоо яг ижилсүүлээд бодоод эренгүүт яах вэ гэхээр энэ танд үлдэж эхэлдэг гэж. Сэтгэгдэл үлддэг шиг үлдэж эхэлдэг гэж. But if you disassociate with the thought, you don't identify the thought. Тэгэхээр өөрийгөө бодлогоо битгий адилтгаа. Бодлого бол яах вэ гэхээр ирж. Don't say it's my thought. Then they come and they go. It's like the water in the flowing river. Or the water getting trapped. In a puddle. That's the difference.